бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 21-ний даваа гарагийн дугаар шууд өрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Гамын найруулагчаар Борхогийн Чимбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Чартаг брендийн байгалийн хийж үүсгэн эрдэс тус мөн хамтдаа Асайлен дэмэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За бэлцоонуудад үчим мэндийг хүргэе. Бүгдэнд нь үчим мэндээ манайхаа бацхтаа бэлэн лээдтэй. Билээ. За өнөөдөр танилцуулах албартнуудаа тавчхан дурдъя. За амиж танилцуулах учраас за миний хувьд Сэргэлэн хүн Янсун драмаагаар бидэнд танигдсан жүжигчин Жаннарагийн тухай танилцуулахаар бэлдсэн байгаа. За 2 жилийн өмнө ярьжсэн мэлээ Жаннараг. Тэгээд яг нүүд баасан гарагийн дугаараар би тавчхан ярьжсэн л та. Тэгтээ гол нь энэ нэвтрүүлгийг дахиж нөхөж үзэх ямарч боломжгүй болсон байгаа. Тийм учраас бид хоёр аль болох өмнө ярьжсэн материалуудаа шинжилээд бас хүргэж байгаа учраас Жаннарагийн тухай бэлтгэлээ. За би мөн адил 2 жилийн өмнө ярьжсэн. Тэгээд товчлос хүргэсэн нарийн мэдээллүүдийг хүргэж чадаагүй байсан. Дуучин Бритни Спирс талаар үргээр бэлдсэн. За 2025 онд юу гэдэг байгаа юм тийм ээ. Эрүүл мэндийн байдал нь ямар байна? Одоо яг уран бүтээл хийж гэнэ үү хийхгүй байна уу гэдэг шинэ мэдээллүүдийг бас базаад ерөнхийдөө намтрын товч ингээ базаад ингээ хүргэхээр бэлтлээ. Яг тэр Бритни Спирсийг ярьсан тэр дугаар бас байхгүй. Тэгэхээр одоо нөхөж үзэх боломжгүй учраас ихад бас хүргэе гэж хэлцээ. Ер нь бол хуучны хүмүүсийг энэ 7 хоногт гэлтгүү дээ. Одоо нэг 2 сарын хугацаанд ер нь жоохон хуучны хүмүүсээс сэргийнэ. Тийм тэгэхгүй бол одоо бүх нэвтрүүлгүүд устдсан архив юусоо байхгүй болж байна. Цяд бол би ихлэ хүргэе тийм ээ. Жихэнэ болохоор Бритни Джин Спирс гэдэг 1981 оны 12 сарын 2-нд Миссисипи мужийн Маккоб гэдэг хотод төрсөн. За Америкийн дуучин, бүжигчин, жүжигчин юм бүсг байгаа. За бага настай болохоор 12,000 хүн амтай Луизианагийн Кинвуд гэдэг хотод бол ихэвчлэн тэндээ өнгөрөөсөн юм билээ. Аав нь болохоор барилгачин байсан. Ээж нь болохоор дунд сургуулийн багш байсан буюу ингээл гэр бүлээс гаралтай. За тэгээд том ахтай бас охин дүүтэй буюу айлын дундх мэлээ. За дуулах авьяас нь бол багасаа л бүр ингэж илэрч байсан. Тэг хүүхдийн цэцэрлэг, за тэгээ сүмийн найрал дуунаас ер нь хөвчлэн эхэлдэг юм билээ шүү дээ. Гэр бүлийн тоглолтонд оролцож ер нь дуучин болох гараа нь эхэлж байсан. За харамсалтай нь хүүхэд наснд жаргалтай байсангүй одоо ч тийм жаргалтай амьдрсангүй дээ гэж хараад байна. Яагаад гэдгсэн чинь аав нь баг байхаас нь л архин тондогч байсан. Ер нь багаас нь л айгүй хайргуудаг байсан. Ингээд 8 настай байхад нь Спирс 1989 онд Mickey Mouse Club-ийн ТV-ийн нэвтрүүлгийн одоо тэр шалгаруулалтанд нь оролцоод мэргэжлийн дуушны карьерийнхаа эхлэлийг анх ингээд тавьж исэн гэдэг нь бүгд л мэдэх бах тийм ээ. За мөн Бродвейн бүжгийн төв болон дуулаачийн дунд сургуульд сурсан байдаг. Авьяас нь илэрсэн болохоор авьяасаа илүү цааш нь одоо хөгжүүлье гэж шийдээд. За ингээд 92 онд болохоор Star Search буюу оддыг хайдаг юм нэвтрүүлэг гэдэг шүү дээ. Тэр шоуны финал нь Love Can Build and Bridge гэмээх дугаараар шалгаж орсон байгаа. За ингээд 11 настай байхдаа болохоор Бритни Mickey Mouse Club-ийн шоунд нь одоо бүр жүжигчнэр ингээд орсон. Энд нь болохоор Justin Timberlake, Kerry Russell, Christina Aguilera гэдэг нийти буут Ryan Gosling нартай хамтран оролцсон буюу нэг үеийн л одоо жүжигч тийм да. Алдартнууд гэх юм уу тийм. Ингээд 96 онд болохоор демо бичлэгийн ачаар хит студиэс санал авсан байдаг. За ингээд дуучин болох уу чи манай студиутай хамтран ажиллах уу гэд. За тэдгээрээсээ болохоор нэлээ ингээд шигшиж сонгосон юм бэлээ. Ингээд Jive гэдэг рекордстэй гэрээ хийгээд Нью-Йоркийн продюсер Eric Foster гэгчтэй хамтран ажиллах болсон юм л да. Ингээд анхных нь дебютийн альбом нь болохоор Baby One More Time 1999 оны 1 сарын 12-нд анх худалдаанд гараад за гарсан даруйд бол эхний 7 хоногт бүр 1 сая хувиар борлогдоод ингэж ирсэн. Ер нь бол амжилттай эхлүүлсэн гэж болно. Тэгээ 2001 онд болохоор 3 дахь Бритни гэдэг цомгоо бол араасаа гаргасан байна. Эхнийхээ цомгоо нөгөө саяар борлуулсныхаа дараа болохоор шууд аялан тоглолт хийсэн юм билээ. 2000 оны сүүлээр Европ болон Их Британаар тойрсон юм маш том аялан тоглолт хийсэн. Ингээ 2001 онд болохоор 3 дахь цомгоо гаргасан байна. За 2003 онд аялан тоглолтоо 2001 онд цомгоо гаргасныхаа дараа 2003 онд болохоор Холливуудын алдрын танхимд нэрээ тэмдэглүүлсэн хамгийн залуу дуучнаар тэмдэглэгдсэн байдаг. За тэгээ энэ үеэр бол түүний 4 дахь цомог нь яг бэлэн болцсон. Ингээ байжсэн байна. За гэвч яг 4 дахь цомгийг гарахын өмнөхөн болохоор хүнтэй суугч байгаа гэдэг мэдээлэл нь гараад хүмүүс их гайхчихсан л та. Юу вэ? Эд уран бүтээлхийн карьерийнх нь үед ах чи яагаад ингээ хүнтэй сууж байгаа юм болоо? Одоо эн чинь ингээд карьер нь зогсох юм биш үү? Яах юм бол гэдэгжсэн. Тэгээд ч угаасаа хүнтэй суугаад хэсэг одоо юу яасан карьераа завсарлаж байгаагаа өөрөө ч мэдгдсэн. За би гэр бүлдээ анхаарья гэд. Ингээд 2005 онд болохоор Кевинтэй гэрэлсэн байдаг. Кевин болохоор бүр бага насныхан, бүр багийнхан юм найзтайгаа гэрэлсэн байдаг. За ингээд 2007 онд, 2005 онд гэрэлчээд 2 жил ингээд хэсэг чимээгүй завсарлаж агаад 2007 онд тайзан дээр эргэж гарч ирсэн байдаг. За ингээд 2008 онд болохоор маш удаан хүлээлгэсэн дараагийнхан цомгийг гаргаад цомог нь гаргасан дээрүүдээ болохоор Billboard 200 чартад тэргүүлээд харин Британий чарт 4-р байранд бол орсон байдаг юм лээ. За ингээд Womanizer-ыг мэдэн штэ тий. Нэг сүртэй клиптэд байдаг штэ. Энэ оны клипийг юу яасан юм бэлээ штэ тухайд. Playboy сэтгүүл
бол 2008 оны сексуалны видеогоор шалгаруулсан байт юм Оо байна. тийм үү. Тийм бүр ингэ шалгаруулсан байт юм байна. Гэтэ угаасаа тийм л дээ те битүү ингэ шигтгээ те нүцгэн биен дээр ингэ шигтгээ тийм хувц өмсч гэрч аргагүй юм уу гэж бодсон. Шалгаруулсан байдаг. За ингээ 2009 оны 3 сараас шин цомгоо дэмжих буюу одоо танилцуулах маягаар дэлхийг тойрсон тоглолтоо эхлүүлсэн ч гэсэндээ энэ тоглолтод нь алдартай хүмүүс хамтран гэж байсан. За жишээ нь Рики Мартин хамт одоо аялын тоглолтоор явна гэж байсан ч гэсэндээ Рики Мартины аяллаас нь бол татгалцсан байдаг. Ингээд анхны тоглолт нь болохоор Луизиана мужид болоход үзэгчид бүр ингээ пик дүүрсэн гатаа нь бүр ингээ сагцсан байсан. Ер нь бол очисон газар болгоно билет нь дууссан л байсан л та. Олдохгүй байгаад байсан. Ингээ 2011 оны 1 сард нь болохоор шин цомгийн Hold It Against Me зуун болохоор Against Me дуун болохоор Billboard-ийн дээдлийг бичгтээд 1-7 хоногт 411,000% борлуулж чадсан байт юм билээ. За ингээ 2011 оны 3 дугаар сард 2 жил дахиад бас хэсэг завсарсныхаа эцэст Бритни Лас Вегасын Ryan Night Club жижиг хэмжээний буюу нэг юм болгон тоглолтыг хийсэн байдаг. За тэгсэн чинь нэг юм сони юм бас юм билээ шүү дээ. 2010 онд нэг Бритни телефон дуу шүү дээ. Телефон дуу Lady Gaga-тай хамтуулах гэсэн юм байна. За тэгсэн чинь Пропонд орж амжихгүй ингэж явсаар хагаад Бейонсе орлож дуусан юм билээ. Хэрвээ Бейонсе дуулах гэсэн бол Бритни дуулах гэсэн. Тийм. Сонин бас хувилбар байгаа тийм ээ. Хэрвээ Бритни, Леди Гага хоёр дуулсан бол яах вэ? Бас л нэг арай өөр л дүр төрхийг харуулсан багт тий. Тийм хоолоо молог би ингээ бараг сонсох шиг бас нэр яах вэ юм болоо гэд. Ингээ Бейонсе орлож дуулсан байт юм байна. За 2002 онд анх удаа кинонд дуулсан тоглосон. Гэхдээ энэ кино тоглосноор хамгийн муу жүжигчин болон хамгийн муу дуу гэдэг юм шагналыг гардаж авсан байдаг. За тэгээд дараад нь болохоор 2004 онд болохоор өөрийнхөө үнэртнийг бас худалдаанд гаргасан. Тэгээд тэр үнэрт нь болохоор тэр онд борлуулагдсан хамгийн одоо борлуулалттай бүтээгдэхүүний нэг бас болж чадсан байт юм билээ. За 2007 онд л гэхэд чинь маш үргэлгийн юм байна. Санхугаа ингээд зохицуулахдаа ер нь жоохон олсныхаа ирээр үрчих гээд идэг талтай 2007 онд л гэхэд зөвхөн хувцсандаа гэхэд $737 мянган үрсэн байна. Ингээ 2008 оноос 2008 онд ч 2 сараас 12 сарын хооронд гэхэд 10 сарын хугацаанд $10 сая үрсэн баг чинь. Зөвхөн хувцс аваад байгаа шүү дээ. За ингээ 2007 онд болохоор Britney Spears Beverly Hills болохоор 675 саяар хувийн байшин худалдаж авсан. Тэгээд ингээд бүр машины цуглуулгатай болж эхэлсэн байна л да. За ингээд анхны нөхөр нь болохоор хүүхэд насных нь найз Джейсон Александр гэж хүн байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёрын хувьд болохоор 2004 оны 1 сарын 3-нд Лас Вегаст гэрэлсэн. Гэхдээ хамтын амьдрал нь 55 цагийн ластай байсан. Ерөөсөө юм утаагүй сэтгэл хөдлөлөөр ингээд суудсан байсан. Тэгээд 55 цагийн настай гэрлэлтэн салах гэж бүтэн 6 сарыг үтсэн. Бүр бөө юм болж ээж. Яа тэгээд Джейсон болохоор Бритнийг л агих буруутгасан л да. Тэр бол хар тамхинд дундагч байсан. Тэгээд тасгалахаас өөр аргагүй л гэх мэтчлээ. За хоёр дахь нөхөр нь болохоор Кевин. За хоёр дахь нөхөр нь бас ац жаргалтай бас амьдруулаагүй бүгд л мэдж байгаа. Тэгээд хосуудын хувьд бол 2004 оноос эхэлж болцож эхэлсэн. За тэгээд энэ Кевиний хувьд болохоор арийнх нь бүжигчин байсан. За тэгээд Бритнитэй болцож эхлэхдээ тухайн үедээ болохоор найз бүсгүүд байсан. Найз бүсгүй нь жирэмсэн байсан. Ийм юм бэлээ. Шар Жексонтэй ингээд үерхдэг байсан маам л да. Тэгээд Шарж гэсэн одоо энэ бүжигчин залуу бас жирэмсэн хоц ирсэн юм билээ шин. Тэг ингээд салсан байдаг. За тэгээд энэ залуутай танилцаж эхлээл өстой эрхлүүлэх шиг болсон. Байж болох одоо тэр машин тэрэгтэй унаа унш хувцс хунар гэж байж үнэтэй цайдаа бүхэл юмыг авч өгч ер нь эрхлүүлж байсан. Гэтэ энэ буруулсан болсон л доо. За хамтрал жишээ танилцуулаад үргэлжлүүлье. Чартаг брендийн байгалийн хийж өгсөн эрдэс ус. За Аюу Rich компани импортын худалдаа тэгвэл ажиллагаа явуулдаг. Тэгээд Узбекистан улсын Чартаг Mineral Water компани Монгол улстай холбоос нийцдэг битрийн эрхийг аваад байгаа. За Монгол хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг шилдэг бүтээгдэхүүний хэрэглэгчтэй өргөхөөр зориулж ажиллаж байгаа хнэ. За тэгээд өдөр тутамдаа юу хэрэглэхэд эрдсэн нөхөх бас одоо нэг хажуугийн гашны бол ерөөс байхгүй. Аршааныг зөв хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг бол манайхан мэдэх бах те. Тэгээд нэг ч нөгөө гаднаас нараалчуд мэддэгтэн одоо ингээ сайхан бичсэн байгаа шүү дээ те. Дээрээс нь зурагтай тэгээ юм ногоон ингээ савлгаатай байлээ. За тэгээ энэ дэр чинь нэг амин чухал юмнууд нь зөндөө байгаа вэ те. Яад ингэхээр йод агуулна фторидын агууламжтай гэж байгаа. Тэгэхээр өөрөхдөө сульфатын холорид натрийн найрлагатай гэж байгаа. Гүний худгаас гаргаж авдаг гэдэг бүх юм байна. Тийм тэгээ хоол боловсруулах замд нөлөөлөх нь хоргоожүүлэх, зүрх судасны өвчлөл, за бамбай булчирхай өвчлөл гэх мэтчлэн. За нэг жишээл 0.5 л дээр аршаан хүний хоногийн йодны хэрэгцээг бүрэн нөхөн гэсэн үг. Тэгэхээр нэг жишээл нь 0.1 литр одоо 0.5 литр усанд 0.25-аас 0.4 одоо миллиграмм йод агуулдаг гэдэг нь одоо олон улсын лабораториор баталгаажсан байдаг гинэ. За энэ ногоон шил нь болохоор нарны хит ягаан
хамт байна нөлөөнөөс усыг хамгаалж шин чанарыг нь хадгалах зорилготой юм байна. Бүглээд их бат бөгт те. Энэ болохоор стандарт өндөр байж бүтээгдэхүүний чанарыг бас хадгалж чаддаг юм байлээ. За тэгээ та хаанаас авах юм бэ гэхээр ер нь бол бүх юу байгаа юм лээ. Сансар, Carrefour болон 8 FS сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Одоогоор хаан улдургийн зарим орон сууцны хотхны супермаркет дэлгүүрт борлуулагдж байгаа. Тэгэхээр дээрээс нь бас зарим нэг эмийн сангуудаар борлуулагдж байгаа юм байна. Тэгэхээр та чартаа гэршин ханагой гэж асуувал авчихна гэсэн үг юм шүү дээ. Холбогдох утасны дугаар 75 75 95 99 99 55 95 гэсэн дугаарлал холбогдорой. Social life-ийн чартаг Mongolia гэдэг хайхаар гараад ирнэ. Энэ 6 сараас эхлээд энэ яршаа лимон, га, лайм зэрэг жимсний амт оруулснаар шинээр гаргаж байгаа юм билээ шүү нэрээ. Тэгэхээр амт төрлөө улам нэмнэ л гэсэн. Баярлалаа хамтран ажилласан чартаг брендийн байгалийн хийж үс эрдэс тусайлаа. Баярлалаа. За урагшлуулан дуучин Britney Spears-ийг хүргэе тийм ээ. За ингээд нөхрийнхөө төлөө бол байдгаа л ерөнхийдөө зарцуулж эхэлсэн байгаа юм л та. За тэгээд 2004 оны 9 сард энэ хоёрын хувьд болохоор маш нууц байдалд гэрэлсэн. Тэгээ хурмын шөнө нь бүр хурмын 2 өдөр дамнаж ингэж хийсэн ба. Тэгээ балсараа болохоор PG дөнгөрүүлсэн ба. За гэр бүлийнхэн төлөө шоу бизнесийн карьерийг орхисон. Ерөөсө за би гэр бүлээ ингээд. Тэгээ хоёр ч хүүтэй олсон хосуудын хувьд бол тэгтээ харамсалтай нь эхнэр хоёр хүүт хөрөөснийхэн дараа нөхөр нь савл хийвэл найз нөхдөөгөө гарц ингээл ерөөдөө нэг ганц би хүний дүртэл тоглож гисэн л дээ. Тэгээд яасан ингээд тэгэхээр нөгөө эхнэрийнхээ мөнгийг л үрээл нэг тийм зах замбраагүй шоуд цэнгээл хийх болсон. Тэгээ удалгүй Кевин эхнэрээ гэр бүлээ хуурсан гэдэг дуйлаан нь ингээд ийгдсэн байна. За ингээд 2006 онд тэднийг салж байгаа талаар бүр дэлхийд дээр шоу гэж эхэлсэн. За ингээд гэр бүлээ цоцлуулах гэхэд нь нөхөр нь за хэрвээ чи надаас салвал би одоо ингээд хамтын одоо нэг дотны харилцаанд орж байгаа бичлэгээ зарнаа. Би энийг одоо сэтгүүлч надаас худалдаж аавна гэдэг. Энэ бичлэг нь гэхдээ задарсан шүү дээ ализийн. Тэгээ зарим нэг газраар цацагдаад сүүлд бол устгагдсан байсан. За тэгээд энэ бичлэгээ зарна. Эсвэл чи надад 30 мянган одоо фунт стерлинг саяг 30 мянган доллар саяг гэд Бритнийг сүрдүүлж эхэлсэн байгаа юм л да. Ингээд нэлээд босон сэтгэл зүй асар их дарамтанд оруулсан, маш их дарамтлсан, бүцгэн зургийг чинь тараана гэсэн, бичлгүүдэд тараана гэсэн бөөн юм болж байсан. Ингээд 2007 оны 5 сард аль биесээр гэрлэлтэд хосууд явдал цоцлуулсан. За энэ нөхөр нь болохоор эхнэрээсээ салахтаа 1 саяыг бол салгаж чадсан юм билээ. Авч чадсан. За ингээ 2007 онд гэрлэлтэд цоцлуулаад Кевин хүүхдүүдийн өгсөний дараа болохоор Малибугийн Promises гэх мансуурлын эсрэг төвд бол эмчлүүлж эхэлсэн байдаг. Ингээ 2007 онд болохоор ягаад энэ төвд очсон юм бэ гэдгээс 2007 онд амиа орлогыг завдсан. Сэтгэл зүйн гутралаад авчдгаа болсон, асар их дарамтанд орж эхэлсэн. За ингээ 2008 онд сэтгцэн эмчилгээнд дахиад хамрагдсан байгаа юм л да. За энэний араас ингээ байж адил сэтгэл зүйн эмчилгээнд явагдаад ирж адил Britney Spears, Justin Timberlake хоёрын асуудал дахиад суугдаж ирсэн. Яасан гэдгсэн чинь энэ хоёрын хувьд бол 1993-аас 94 онд Mickey Mouse Club шоунд бол хамтдаа оролцож ирсэн. За тэгээд 99 онд Britney болон NSYNC хамтлагийн аялан тоглолтоос хойш бол хоорондоо холбоотой үерхэж эхэлсэн гэж ярьдаг. За Timberlake-ийн хувьд болохоор дуучин бүсгүйтэй гэрлэхэд бэлэн буюу би одоо эхнэрээ болоход бэлэн байна гэж болно хэлжсэн. 2001 онд болохоор тайзан дээрээс Britney хайртай гэдгийг хүртэл илэрхийлж ирсэн нэ тэгээд юусоо болоогүй. Тэгээ 2002 онд л тэр хоёрыг киноны нээлтэн дээр хамт явж байгааг хараад тэрнээс хойш ингээд зам өгсөн. Гэтэл энэ хоёрын донд яг өвөө болцсон бэ гэдгийг бол мэддэхгүй ингээд яваад байсан л та. Ингээд ажил 2008 онд Britney-гийн аваг ах William Spears түүнийг 13 настай байхаас хар тамхи хэрглэж эхэлсэн. Mickey Mouse Club шоуны дараа найзуудтайгаа ингээд байнга архитдаг байсан. За тэгээд сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн Brian гих чим залуу одоо хамаг муухайг Britney зааж өгсөн гэх мэдчихлээ. Аав нь дарамтлж байгаа, хамаатан саднууд нь дарамтлж байгаа, нөхөр нь дарамтлж байгаа тийм. Ингээд бүр сэтгэл зүгээр ахиж сэхэж ирэхээргүй хэмжээнд л оруулж ирсэн л тийм. За яг энэ үед нь гэрэл зурагчин Sam Lutfi одоо гих чинь нэг нөхөр бас харт тамхичин юм байна л та бас энэ Britney-г бас нэг хэсэгтэй л зураг татсан буюу хамт нэлж нэг хэсэг явсан юм билээ. Ингээ 2007 онд болохоор Britney-гийн бие хамгаалагч Tony Лос Анжелесын шүүхэд захидал хүргүүлсэн буюу өргөдөл гаргасан. Яасан гэдгсэн чинь бүсгүйг харт тамхи хэрэглэн хүүхдүүдэд асар хүмүүжүүлэх чадвар байхгүй байна. Хүүхдүүдийн салгаж аваач гэж одоо хамгаалагч нь бичсэн юм билээ. Тэг ингэ мэдүүлсэн. Харин эндээс хойш ингээд одоо хүүхдүүдийн аав дээр ингэсэг очсон байдаг. Харин 2009 оны 4-р сард болохоор бүжигчин Chase Benz Britney-гийн хайрыг бол татаж чадсан байдаг. Ингээд дараа нь Britney Spears өөрийн бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Jason Trawick-тай болцож эхэлсэн маа. Гэвч Jason-ийн хувьд болохоор 2010 оны 12 сард хардталтаас үзээд найз бүсгүйг бол маш их хэмжээгээр зогтсныг бол бид нар сайн мэдэх бах тийм ээ. Гар хүрсэн байдаг. Ингээд 2010 онд Britney одоо энэ Jason-ээсээ болоод энтэйгээ маргалцсны улмаас 2 дахь удаа үсэ
уссан байдалтай олон юм гарч ирсэн. Ер нь маш хэцүү байдалтай л гарч ирсэн дээ. Тэрийг бол мэдчихл байгаа тий. Бүр яг яац юм болоо гэж бодохоор л байдалтайсэн. Гэтэл найз залуудаа зодуулаад энтэйг маргалцсны улмаас л үс ингээ 2 дахь удаа уссан юм билээ. За ингээд байж байгаа дараад нь сэтгэл доторхоо бүх гомдлоо нээсэн. Яасан гэхээр олон жилийн турш үргэлжилсэн гэр бүлийнхэн шудраг бас хандлага түүнийг хэрхэн туйлдуулж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн байдаг. За өөр төрж байгаа сэтгэлдээ 3 ширхэг ягаан сарнаа дээрэс нь хуучны бичгийн машины зургийн хамт Instagram хуудсанд оруулсан байлээ. За тэгээд энд нь юу гэхээр чин сэтгэлээ увдалсан урт зурваст нь гэр бүлийнхэн гишүүдийн нэрсийг бол дуртаг байсан. Гэртээ шүтэн бишрэгчд нь хинд зориулаад ингээд битсэн болохын төвөггүй ойлгохоор битсэн байсан. Юу гэхээр тэнд битснээр чи бүхнийг умартаад зөвхөн хайртай хүмүүстэйгээ аялалд гарч өдрийн хоол идэхээр төлөвлөж исэн. Гэвч 10 минутын дараа л ойр ганцаараа байгаа мэдрэх танд яг ямар санагдах болов гэж бичсэн байлээ. Тэгээд өөрөөр хэлбэл энэ бол үнэхээр гутамшигтай мэдрэмжээ. Надад чухал тэр хүмүүс 2-7 хоногийн дараа аялалд явъя гэж тэр дор нь явъя гэхэд тэр дор нь хариулдаг. За ойлголоо. Тэд зөвхөн өөртөө тохиромжтой үед л надад ханддаг буюу би хэрэг болсон үед л надад ханддаг. Надад хэрэг болсон үед тэр хүмүүс огт байдаггүй. Би ганцаараа байхаас бол татгалзахгүй. Харин бүхнийг ойлгохдоо тэрээсээ их байхаас татгалзаж байна буюу бүхэл хүнийг харж хандаж тэ санхүүгийн хүсвэрнээс ерөнхийдөө бол татгалзаж байна. Хэрвээ надтай хүүтэй харьцвал би ч гэсэн адилхан харьцнаа баяртай гэж бичсэн байлээ. Тэгээд нөгөө нэг аавынх нь Джеймс Пирс сүүлийн 13 жилийн хугацаанд түүний санхүүгийн асуудал болон хувийн амьдралд хяналт тавьж байгаа гэдэг нь бол дэлгэцсэн байсан. Эцэгт нь хууль ёсоор олгогдсон эрхийг цуцлуулахын тулд Бритний олон удаагийн шүүхүүд оролцсон. Instagram хуудсантаа Free Britney хөтөлбөр хаштагта хүртэл өрнөжилсөн. Тэгэд яг энэ бүхний эцэст бол аавынхаа тэр хараа хяналтаас чөлөөлөгдөж чадсан байдаг. За тэгээд эхлээд нь бол нөгөө нэг өөрийнхөө санхүүг өөрөө хянья гэдэгт нь шүүх бол татгалцсан юм билээ. Үгүй аавч ханих хэрэгтэй гэд. Тэгээд сүүлд нь бол өөрөө бүх одоо эрхээ авч чадсан байдаг тийм ээ. За энэний дараа бол хурим хийсэн сүд залуу Сэмтэйгээ за 2022 онд шүү дээ. За одоо эндээс л иж харах нь тэ сайн хүнээ олчлоо даа гэж бодож исэн. Сэм Аскаринаар өөртөө дэмжигчтэй бол талархалж илэрхийлж исэн л та. Тэгээд хүл хүндэн басан талаараа олон нийт шүтэн бишрэгчтэй мэдгдсэн ч хүүхдэн зулбсан харамсалтай мэдээгээ хуваалцсан. За тэгээд энэ хоёр болохоор хурмаа их чина тий бит хоёр бол альваг хэрэгээр харж байгаа тун хайтайгаа амьдрах чина гэж бол уул нь хэлжсэн. Тэгээд эндээ хурмандаа болохоор аав ээжигээ юус урайгүй юм билээ. Тэгэхээр аав ээжигээ ер нь бол аав ээж ах нараасаа гадна ихчээ ахыгаа бүгдийг нь урайгүй юм бэл. Тэгэхээр тэд нартай бол ямар харилцаа холбоотой байсан эндээс бас харагдах бах тий. Ингээд одоо жарах гэж байна энэ бүсгүүдээ одоо л нэгтэйхэн болж энэ гэсэн 2023 онд яг гэрлээд 1 жил болсныхаа дараа салах гэж байна гэдэг мэдээлэл нь явсан байсан. За тэгээд тэд салахаар болсон Бритэд энэн дээрээ гэж их сурвалж хэлсэн байлээ. Тэгэхээр өөр нэг их сурвалж хийснээр болохоор Сэм Аскари салах өргөдлөө өгөөд хамт амьдардаг байсан гэрээсээ явчихсан гэдэг мэдээлэл бас гарсан байлээ. Тэгээд энэ хоёрын хувьд бол 2016 онд дууны клипний зураг авалтгүйгээр танилцаад болцож эхэлсэн байдаг. Тэгээд 21 онд л сүү тавьснаа зарлаад 22 онд 6 сард нь хурмаа ээжсэн. Гэхдээ хурмын хувьд бол нэг 50-аас 60 үнэтэй маш цомхон хийсэн байдаг. За тэгээд салчихсан. Одоо тэгээд нэг тийм юу гэдэг ч юм те доктортой амьдрах хэцүү ч юм уу тиймэрхүү байдалтай байна. За тэгвэл одоо 2025 онд ямар хөө байдалтай байгаа юм бэ гэдгсэн 2024 оны 1 сарын 5-нд дахиж дуулахгүй гэсэн мэдээлэл хийсэн. Энэ юу гэхээр шин цомог гарах гэж байгаа гэсэн мэдээлэл нэцаагаад хөгжмийн ертөнцид эргэж орохгүй гэж өөрөө аль бие ёсоор мэдгдсэн байлээ. Тэгээ Instagram хуудасаараа дамжуулаад юу гэхээр хүмүүс намайг шин цомог гаргах гэж байгаа тухай ярьж байна. Би дахиж дуулахгүй гэж мэдээлэл хийсэн байлээ. Тэгээд юу юм гэхээр 29-нд болохоор одоо 12 сарын 29-нд төгссөн ярьцлага байлээ л дээ. Саана зэрэг хэвлүүдэд түүний дуучин ай зохиогч Чарлитай хамтран шин цомог гаргаж байгаа тухай мэдээлэл явж байсан. Харин өөрөө хөгжмийн ертөнцид эргэж ирэхгүй гэсэн бодолтой байгаа. Ерөөсө бүр шууд ингэж ил тод хэлсэн л ийм юм байлээ. Гэхдээ дуулахгүй ч гэсэн хөгжим дуу зохионо гэдгээ бол хэлсэн. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд дууч дуран бүтээлчдэд зориулж 20 гаруй дуу бичсэн. Энэ нь надад одоо илүү таалагдж байна гэдгээсэн мөлий. Хамгийн сүүлд 2016 онд Glory гэдэг цомгол гаргасан. Тэрнээс хойш цомог юусаа гаргаагүй ингэж явж байгаа. За одоо 2025 онд юу хийж байгаа юм бэ гэхээр намтарчилсан кинон дээр одоо ер нь илүү ажиллаж байгаа юм билээ л дээ. За тэгээд уран бүтээлийн шинэ төлөвлөгөөний байгаа юм гэхээр шинэ үеэ эхлүүлэхээр төлөвлөж байгаа 25 онд шинэ уран бүтээл гаргах магадгүй хүү Жэйдэнтэйгээ хамтран ажиллах боломжийг судалж байгаа. Би хүүтэйг хамтарч дуулж магадгүй юм байна. Хөөр хүмүүс. За тэгээд эрүүл мэндийн хувьд яасан гэхээр эрүүл мэндийн сэтгэл зүйн байдалтай маш их анхаарч байгаа. Тэгээд архинаас хол байх, сөрөг нөлөөллөөс зайлсхийх зорилгоор багийнхаа бүрэлдэхүүнийг бүрэн шинжилсэн буюу өөртөө илүү их тулж ажиллаж байгаа. Зөвхөн эрэг нөлөө үзүүлэх мэрэгжлийн ур чадвартай хүмүүсийг багтаа авч
амьдралынхаа хяналтыг өөрийнхөө гарт авахыг өрн зөөр ажиллаж байгаа юм билээ. Тэгээд Instagram хуудасаараа дамжуулан хөөж эйдэнтэйг өнгөрөөсөн цаг хугацаа биеийн дүр төрхтэй холбоотой мэдрэмжүүдээ ер нь бол хуваалцаж байгаа. Тэгээд сөрөг сэтгэлд хариу өгч бусдыг ийгдэг байхыг уриалж байгаа буюу одоо сөрөг сэтгэл бичээд яах юм бэ л гэдэг байдлаар ярьж байгаа юм билээ. За 25 он тоглолтын аль биесны топ бол одоохондоо зарлагдаагүй байна. Хэдийч түүний дахин тайзнаа гарахыг хүссэн олон шүтэн бичрэгч нь бол хүлээсэл байгаа. Тэгээд их сурвалжууд бол түүнийг шин тоглолт хийх боломжтой гэж мэдээлж байгаа юм. Тэгэхээр одоо шин тоглолтын товыг л хүлээж та хэдүүлээ. Тийм байна тий. Тэгээ Бритни Смэш ер нь бол үнэхэр мундаг дууч шүү дээ. Тэр хэмжээгээр бас сөрөг сэтгэлүүд, сөрөг зүйлстэй их нүүр тулж исэн юм шиг байна. Амьдрал нь ерөөсөө анханасаа болсонгүй. Нэг тийм дардан байсангүй тий. Тийм, Justin Timberlake-ийн хувьд бол тийм ээ маш их хайртай байсан. Түүнтэй таарсан нэг шагнал гардуулах хэсэл дээр таарсан сэтгэлээ хуваалцсан байл л тий. Зүгээр л ингээ бүх юм хөмөрчих гэсэн бас намайг би тэрийг харахад үнхээр аимшигтай байсан. Тэгэхээр хүүхдтэй болсон тийм ээ үр хүндэлт хийлгэсэн тэрийг тэр номон дээр өөрхийн намтар номон дээр дэлгэрэнгүй бичсэн байлээ. Тэгээ дээрээс нь одоо кинонд гарах гэж байгаа өөрхийн намтар кинон дээр бас энэ талаараа дэлгэрэнгүй харуулах юм байлээ л тий. За баярлалаа үргэлжлүүл нэвтрүүлгийн дэмжээ ашиглаж танилцуулъя. Орчин чавлангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчаалан аршааны их ундрагыг нь бохирдуулахгүй он удаа хугацаанд онгон тагшин байдлаар нь хадгалах хойш үдэ өвлүүлэн үлдэх үднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалалтанд авч хэрэглэгч олонд хүрэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлагахан гасан савлгаатаагаар үйлдвэрлэсэн. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брендээ дэмжээрэй. Захиалгын утас 88-5 3773 88-5 3773 гэсэн дугаарлал бүгдээрээ. Баярлалаа. Дэмжиж ажилласан арчинчуулангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчаалан байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн алдарт нь луурцгой. За өнөөдөр танилцуулах алдарт маань Сэргэлэн охин Янсун драмны доогол дүрээр танигдсан жүжигчин Жаннарагийн тухай танилцуулнаа. За 2 жилийн өмнө би та бүхэнд ер нь бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэжсэн. Тэмдэж хүний амьдрал эмчтэр хугацаанд шинжлэх золон мэдээлэлүүд гарсан байгаа. 1981 оны 3 сарын 18-нд буюу цэргийн баяраар төрсэн юм байна. Монголд төрсэн бол одоо тэгэл цэргийн баяраар баярлаа сууж байгаа шүү дээ. Төрсөн өдөр тэмдэглэл цэргийн баяр тэмдэглэлээ гэж. Маань захиалч бас цэргийн баяраар төрсэн шүү дээ. За энэ жил 44 настай. За ингээд эхний баримт нь урлагийн гэр бүлээс гаралтай. За түүний аав нь жүжигчин, дуу оруулагч хүн, харин ээж нь жүжигчнэр өмнө нас ажиллаж исэн. Тиймээс бүр бага ухаасаа л урлагийн хүн болно гэдгийг шийдчихсэн байсан. Тэгээ аавынхаа ачаар багада аавынхаа найруулсан жүжиг тоглож, бүргэрний одоо сурталчилгаа рекламын тоглож өөрийгөө тодорхой хэмжээнд хүмүүст таниулж эхэлсэн. Тэгээ 90 оны сүүлээр олон entertainment шалралтанд орсон юм байна. Ер нь алдартан болох зорилготой байсан учраас мэдээ шалралтанд орж иж entertainment харьяалагдчихиж бас алдартан болох боломж нэгдэн штэ. За ингэж явсаар алдарт нөгөө SM entertainment-д тэнцэж орж чадсан. За гэхдээ тэр entertainment-аас нөгөө dance касу зэрэг одоо юу гэдэг нөгөө бүжиглэнгээ дуулдаг тиймэрхүү байдлаар ингээд дуучныхын гарааг эхлүүлэх бодолтой байсан. Харин Жаннарагийн хувьд бол тийм бодол байгаагүй. Бас нэг өөрийн гэсэн үзэл бодолтой байсан учраас за ер нь энэ entertainment-д байх юм байна гэдэг ингээд entertainment-аас солиод 2001 оны 5 сарын 2-нд дуучны гараага аль биесээр эхлүүлсэн. За үүнээс өмнө бол жүжигчний гараага эхлүүлсэн байсан гэсэн үг. За тэгээ харамсалтай сурталчилгаанд бага байсны хүү анхны цомог нь айхтар сүртэй нэр одоо хүндийг бол олж чадаагүй. Дээрээс нь тэр цомгийнх нь концепт нь айгуу тийм сонио секси, жоохон дарк тэ хар бараан имижийг бүрдүүлсэн юм байна л да. Тэгээ бидний төсөөлөл Жаннараа ч өөр тэ мөнхийн залуу юм игдүүтэй тэ хүүхдээрээ амьд штэ. Тийм. Гэтэл нөгөө концепт нь өөр айгуу юу л байгаа юм байна. Эсрэгээр яваадсан гэсэн үг. Аргагүй тэгэхээр чинь сонир л доо. За тэгээ тийм учраас нөгөө одоо энэ CD нь бол нэг болоогүй. Тэгээд R&B-ийн баллад төрлийн дуу дуулах хэрэгтэй байсан юм байлээ тэ анхны дуу. За тэгээд эсрэгээр 2000 онд бол нөгөө Non-Stop гэдэг драмад тоглох боломж олдсон ситком юм байлаа. Тэгээд энэ үеэс л ер нь бол жүжигчин болох гараа нэхлээд хүмүүс танигдаж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр дуучнаараа гэхээсээ илүүтэйгээр эхлээд жүжигчнэрээ олон түмэнд илүү сайн танигдаж чадсан гэж хэлэхэд бол хэсдэг баг. Тэгэхээр бас нэг зүйл нь гэх юм бол юу юм бэлээ. Одоо ч нөгөө дуучнаараа ажиллаж байгаа л дараа нь ингээд жүжигчин болох юм боломжтой байдаг шүү дээ. Ингээд хоёр салбар руу өсөрчж болдог. Гэтэл тэр үед бол тийм хүмүүс жоохон цөөхөн байсан юм л дээ. Тэгэхээр бараг одоогийн алдартнуудын тэ дуулж байгаа жүжигт тоглогч гэдэг юм дараа нь мюзикл тоглох энэ боломжийг нь Жаннараа одоо нээж өгсөн гэхэд бол хэлсдэггүй. Тэгэхээр үнэхээр дуулахтаа ч гэсэндээ жүжиглэхдээ ч гэсэн аль аль талтаа маш сайн гэсэн үг. Тэгээ сая дурдсан Non-Stop гэдэг энэ ситком тухайн үед 39.3% тун өндөр одоо үзэлтийг бол хойд авч исэн билээ. Тэгээ үүний дараа гаргасан дуунууд нь хит болоод амжилттай болсон буюу хит драмад тоглосноор өөрийгөө бол таниулж чадсан гэсэн үг. За дараагийн баримт нь Жаннарагийн синдром гэж байсан.
За. Тэгэхээр одоо нөгөө солонгосчууд чинь яг одоо жишээлбэл одоо гарч байгаа драмын гол дүрийн жүжигчин алдартай болох юм бол тэгэл тэрний синдром, энэний синдром гэж нэрлэжтэй л те. Тэгэхээр 2000 оныг төлөөлөх алдартан болж чадсан тоглосон кинон за тэгээд дуусан дуун гэж бүгд л одоо хит болж исэн. Тэгээ бүр сурталчилгаа нь хүртэл одоо хит болох хэмжээний. Сурталчилгаа хит болно гэдэг чинь өөр аюу сонь шүү дээ. Бид нар нэг дуртай дургу үздэг ч зураг дээр сурталчилгаа гарчлаа дараагийнх нь үзэх гэж яах гээл гүйлгдэг ч юм уу те. Гэтэл тэр үед нь баг одоо жаннараа тоглосон юм да гэдэг реклам хүлээж үздэг байх жишээ те. Тэгэхээр нэгэснээ одоо Жаннарагийн синдромыг бий болгосон. Тэгээд 2001 оныг баг ингээд нөгөө тухайн ондоо шалруулж исэн хамаг одоо шагналуудыг ингэж түүсэн гэж хэлэхэд хэлсдэггүй юм бэл. Хуу хамсан гэсэн. Тэгээ 2002 онд тоглосон драмных нь үзэлт 40% рейтингтэй байсан. Тэгээд телевизийн олон шоу гэсэн нэмэлт төр хөтлөх болсон. Ингээд хөтлөгч ээжж байгаа, жүжиглэж байгаа, зар сурчлагын тогломж гэдэг юм маш олон салбарлал өнгөж хөрвөж эхэлсэн. Тэгээд 2002 оныг бол Солонгосын ард түмэн Жаннарагийн өдөр гэж нэрлэжсэн. Тэгээ ягаад Жаннарагийн өдөр гэхээр ямар утга учиртай вэ гэхээр өглөө за бослоо гэж үү. Өглөө босонгуудаа л ингээл Жаннараагаар эхлүүлдэг гэсэн үг. Зурагтаа одоо үзлээштэй асаалаа шууд Жаннарагийн реклам гарна, Жаннарагийн тоглосон кино гархан за тэгээ гараад дэлгүүр орлоо тэнгүүт Жаннарагийн зурагтай сүүг зарна ч юм уу те уух одоо сүүжүүн дээр нь Жаннарагийн зураг байдаг ч гэдэг юм уу. Бүх зүйл нь хувцас авлаа ч гэсэн Жаннарагийн зурагтай за нэг каракед орлоо ч гэсэндээ Жаннарагийн дууны явж гэдэг юм те. Тэгэхээр солонгосчууд те 2002 оны солонгосчууд өглөөг Жаннараагаа эхлүүлээд ингээд дуустал ингээд Жаннараагаар тэр тухайн өдөр нь өрнөдөг байсан гэсэн үг л те. За тэгээд тухайд юу сурталчилж байсан бэ гэхээр дурдах юм бол сөөжүү, машин, гоо сайхны бүтээгдэхүүн, чикен, бүүргэр, сүү, ундаа, дүрмт хувцас, чикен, чикенийг түрүү хэлсэн. Чихэр бичэн бас байна, бэлэн гомн, зайрмаг, шампунь, бүх төрлийн хувцсны брэнд. За тэгээд бүр телевизийн лого дуугаа шүү дээ. Одоо энэ гол одоо ямар дуу гэдэг үлээгч ураа Тэгээд өөрөө сүлд дуу. Тэгээ сүлд тэгээ за сүлд дуу хүртэл Жаннараа дуулж исэн юм байна. Тэгэхээр одоо хаасаагүй л Жаннараа байсан гэсэн үг. Тэгээ энэ чинь хүн одоо нэг хүнийг хараалахаар нэг уйддаг шүү дээ. Энэ нэг юм чи ямар гар тийм байгаагүй. Эсвэргээрээ улам Жаннарааг харахыг хүсдэг байсан. Өстэй болоо. Тийм түүнд маш хайртай байсан солонгос ард түмэн. Байсан ч дээ одоо ч гэсэн хайрлалаа л та. Тийм хөнгөрсөн ярьж байгаа юм шиг ярих чинь. Энэ байгаа шүү гэж. Байгаа 40 гарцсан явж байна. За хамтрал чи танилцуулаад үргэлжлүүлье. Хамтдаа хасаа Лендимэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээл аппликейшн танилцуулъя. Лендимэн банкуй санхүүгийн байгууллага нь за Монголын анхны финтек компани Лендимэн байгаа. За Лендимэн нь 2016 оноос эхлэн технологийн шийдлийг ашиглан санхүүгийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Лендимэн аппликейшнээр дамжуулан Монгол улсын санхүүгийн зах зээл дээр нэвтрүүлсэн анхны финтек компани байгаа. Тэгэхээр энэ аппликейшн хэрэглээний зээл, худалдаа авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг харилцагчдаас санал болгоно. За тэгээ мөн 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээлийг зах зээл дамжуулалтаар нэвтрүүлж ажиллаж байгаа хэрнэ. За тэгээ Лендимэн аппликейшн хүссэн байршлаасаа цахим гэрээгээ хийх боломжтой болсон юм байна. Цахимаар гэрээгээ байгуулад хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг дан систем эсвэл дансны хуулгаар зээлийн эрхээ тооцоолуулан ашиглах боломжтой байна. За тэг бодит жишээнээс нь дурдвал тийм ээ энд ингэж байна. Дарамтуул зах дээр лангуу түрээсэлж хүүхдийн хувцас зардаг байсан хүн тус зээлийг авснаар лангуугаа 2 болгон сумгаад илүү олон бараа авч эргэлтэнд орсноор ашиг орлогоо нэмэгдүүлсэн гэх мэтчлийн түүхүүд бодит жишээнүүд зөндөө байна л да. Тэгэхээр та бүхэн бас эндээс сонирч байвал уцтаад үзээрэй тийм ээ лавлага утсан 77 тэг1 биш ээ 77 тэг 7 тэг1 77 тэг 7 тэг1 гэсэн дугаар байна. Ухаан санаа бүр тэнэ гараа авчихлаа. Харин өнөөдөр жоохон ачаалттай ажилласан чинь тэгээ жоохон ингэж тах шиг. Хоёулаа жоохон тэгээд тийм тий. За баярлалаа. Хамтран ашигчаар хамтдаа хасаа Лендимэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээлийн аппликейшн байлаа. Баярлалаа. Бид нартай хамтарч ажиллаж байгаад. За ингээд дараагийн мэдээллийг хүргэе. Мөнхийн залуу Жаннараа гэж хэлэгддэг. Ер нь түүний нэрийг интернетээс хаагаад хамгийн ихэн Жаннараа нас барж гэнэ үү, өгч гэнэ үү гэж гарч ирдэг. Тий, одоо хэд хүрж гэнэ энэ намайг бага багтал те солонгосчуудыг шуугуулж исэн бол одоо ч гэсэн залуу хөр байгаад шүү дээ. Юу болоод байна хэддэг юм бэ гэд гэх мэтчлэн хайдаг юм байна. За тэгээ түүний нэртэй үргэлж хамт явдаг хоч бол юусэн мөнхийн залуу Жаннараа гэдэг нэр. За тэгээ энэ жил 44-тэй маш залуу харагдсан хэвээр л байгаа. Солонгосчууд ч гэсэн өөрсдөө гайхдаг. Ер нь нэг жоохон Азиуд ч наснаас залуу харагдаг гэж хэлдэг шүү дээ. Тэр дундаа ер нь бол Жаннараа ч марга тэргүүний хүн. Арай л залуу. Одоо нэг 20 эдтэйгээ хэлгээд бол нэх гайхаад ах юм байхгүй тий. Тийм. Тэгээд жишээлбэл Шуугамайн гэдэг нэвтрүүлэгт оролцож явах үеэр 20 гаруй насны үзэгч түүнийг эгчээ гэж хэлснээр гинт нэрээ би эгчүүлүү чи чинь дүү хэлүү гэж хэлчихсэн гэж байна. Тэгэхээр 20 настай хүн өөрөөс нь дүү гэж бодно гэдэг маань яг ингээд бодитоор уулзаж гисэндээ маш залуу харагддаг гэдэг нь бол нотлогдож байгаа. За тэгээд Кубек Бөбө гэдэг кинонд 38 настай эмэгтэйгээс 20 нас руу буцдаг юм
дүрийг бүтээсэн. За тэгээд энэ Quebec бөбөгнийх нь нэр нь болохоор Compassion Couple шүү. Би энэ зулгасаар яриа авчиж шүү. Өнөөдөр ерөөс юу болоод. Тэгээд 38 наснаас 20 нас руу буцдаг тухай гардаг. Тэгээд ерөөхдөө 38, 40-тэй 40 наснаас 20 руу буцлаа гэхэд чинь юу гэдэг арай өөр харагдаж шүү. Тэгээд эсвэл драма дээр жишээлбэл залуу наснд нь арай өөр хүн тоглуулдаг шүү дээ. Залуу жүжигчин тоглуулдаг. Гэтэл жаннараад бол ерөөс тийм байхгүй. Жаннараа дээр одоо юу гэдэг бараг 10 наснаас эхлэн гэдэг шиг бүх насн дээр нь жаннарааг нэг жоохон стил имижийг нөөцлөө тоглуулчихад л яг л тэр насанд харагддаг. Өөрөө тоглоод явчихад болно. Тий, өөрөө тоглоод явчихад ерөөс ямар ч асуудал байхгүй гэсэн үг. За Сэргэлэн охин Янсун драматай холбоотой бас яриа тэгээ сонирхолтой баримтуудыг ярихгүй өнгөрчл болохгүй байна. За 2002 онд тоглосон Сэргэлэн охин Янсун кино драмагийн одоо рейтинг бол тухайн үед 44.6% гэдэлжсэн. Одоо ч ер нь бараг нэг 0.1 тэдтэй драма хүртэл байгаа шүү дээ. Үзэлтэн рейтинг нь. Тэгэхээр тухайн үед бол үнэхээр өндөр том үзэлтийг тэ авч исэн. За тэгээ кино зураг авалтын багийнхан анханасаа уг киноны гол дүрд Жан нарыг тоглуулахаар бүр ингээд тоочилсан байсан гэнэ. Ер нь энэ дүрд бол Янсуны дүрд Жаннараа л тоглож иж энэ киног амлуулна гэж бодож байсан. Гэвч Жаннараа маань өөрөө түрүүлсэн те нон стоп гэдэг драма тоглоод өөрөө алдартай болсон. Дуудан ч гэсэн тодорхой хэмжээнд хүмүүс танигдаад хэлцээч байсан учраас заавал энэ драма тоглох бол хэрэг байгаагүй. Залуу жүжигчин байсан бол магадгүй те гол дүрийн санал ирэх юм бол дуртай зөвшөөрөх байсан баг. Тэр үед аль эдийн одоо маш завг ажлын хувьтайс учраас татгалцсан юм. За ингээд зураг авалтын багийнхан Ким Хийсон тухайд бас л алдартай байсан. Ким Хийсон Сун Яжин жүжигчин нарт санал тавьсан. Энэ Янсуны өдөр үгтэйч гэдэг. Тэгсэн чинь хоёулаа татгалцсан гинэ. За ингээд эцэст нь Жаннарааг ятгахаар шийдсэн. За энэ ятгалт маань нэг 2 сар үргэлжилсэн юм байна. 2 сарын туршгүй тоглож байгаа. Жийл тоглож иж энэ дүр амилахаар байна гэд нэлээ ятгахсан. Ингээ 2 сарын турш гүйсний эцэст энэ хүү дүрийг Жаннараа жүжигчин маань бүтээхээр хүлээн зөвшөөрсөн. Өтөө болсон шүү. Тий, өстөө өтөө болсон. Тэгээд Суньяжин жүжигчин мэдээж мундаг, Ким Сон жүжигчин ч гэсэндээ маш мундаг жүжигчээд гэхдээ одоо ингээ төсөөлөхөр үгтэй Жаннараа л жанр гэж санагдаж юм байх шүү дээ. Яг зөв. За харин эрэгтэй гол дүрээр нь жүжигчин Кусууг тодруулсан байсан юм байлээ. Нөө Ким Ison жүжигчинтэй Кусуу хамтрах юм бол ер нь энэ Сэргэлэн охин Янсун кино арай гайгүй болоо да, тохирох юм болоо да гэж бодсон. Нөө эрэгтэй эмэгтэй жүжигчдийн хоорондын нэг зохицол гэж байна шүү дээ. Тэр бол айгүй чухал юм байлээ. Драмагийн одоо драмны үзэлтэн ч гэсэн их нөлөөлдөг. За тэгсэн Ким Ison жүжигчин энэ драма тоглохгүй гэд гараа явчингууд Кусуу гэдэг энэ эрэгтэй жүжигчин ч гэсэндээ за би ч гэсэн тоглох боломжгүй гэд гарсан. За ингээд Чанхёг дээр буусан гэсэн. Чанхёг бол эхнээсээ сонголт нь байгаагүй юм бэл. Тийм үү. Гэтэ бол нэг анхны сонголт нь байгаа л да. Гэтэл биш бол гэж нэг тиймэрхүү зүйл байгаа. Гэтэл энэ хоёр жил яг тохирсон шүү. Төгс сонссон шүү дээ. За ингээд драма хит болсноор тухайн оны шилдэг жүжигчнэр Жаннараа шалгах нь бол ойлгомжтой болсон байсан. Бараг хүн болгол за угаасаа л Жаннараа шалгарна шүү дээ. Бараг хүн болгон Жаннараагийн тухай ярьж байгаа юм чи аргагүй шүү дээ гэж бодож байсан. Гэвч KBS, MBC-гээс телевизээс бол тодорхой хэмжээний хэд хэдэн шагналыг авчиж байгаа. Гэвч яг нөгөө Сэргэлэн охин Янсун драма цацагдсан SBS гэдэг телевизээс ямар шагнал аваагүй. За яг нэг шагнал авах нь авсан. Тэр нь өсвөр насныхын дунд одоо алдартан гэдэг шагналыг авсан юм бэл. Тэгээ яг энэ драмаан цацагдсан телевизээс шилдэж жүжигчний шагналаа авчиж чадаагүй. Яагаад юм бэл? Тийм, мэдхгүй харин уг нь бүр хамгийн хит болсон драма шүү дээ. Тэр телевизийн гэтэл тэг шагнал өгөө. Тэгээ дараа нь дахиад энэ SBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэгт дуугаараа орсон чинь бас л шагнал авч чадаагүй. Тэгэхээр жүжиглэл дээрээ ч гэсэндээ дуугаараа ч гэсэн шагнал авч чадаагүй учраас тодорхой хэмжээнд бас гомцсон л ах л та. Тэгээд нэг хэсэгтээ бол энэ SBS телевизийн ямар нэгэн уран бүтээлд бол ерөөс тоглоагүй юм бэл. Жанрын хувьд л ерөөс дахиж тоглоог. Гэхдээ энэ дэр бол тийм тайлбар өгөөгүй дээ. Би гомцоо эдэрнаа шагнал өгөө, би дургуун үрсэн гэдэг тийм бол хэлээгүй. Ер нь л одоо SBS телевизээс ирж байгаа тэг уран бүтээлийн одоо саналуудад бол ингээд татгалзаад явдаг болсон. Тэгээд бүхэл бүтэн 16 жил өнгөрсний дараа SBS телевизийн бүтээл дахиж тоглоод за тэг энэ үедээ шилдэж жүжигчний шагналыг авсан. Гэхдээ энэ чинь бүр нөө тайсан буюу хамгийн том шагналыг нь бол арай аваагүй юм шиг байна. За тэгээд тэр том шагналыг нь авсан нь болохоор 22 жилийн дараа SBS телевизийн бүтээлд тоглоод за тэгээд яг нөө шилдэг гэдэг шагналыг нь Гран При гэсэн үг шүү дээ хүртэж чадсан байдаг. Тэгэхээр яагаад ч энэ олон жилийн дараа тэр шагналыг нөхсөн анханасаа л баг өгчгөд өгнө болохоор л байсан юм шиг санагдаж байна. Харин тийм ямар өрсөлдөөнгүү л хийсэн юм чинь. Тийм. За ингээд Сэргэлэн охин Янсун драмад хамтран тоглосон жүжигчин Чанхёгтой нийт 4 бүтээлд хамтран тоглож ирсэн юм лээ. Энэ хоёр маань үнэхээр л нөгөө төгс цогцол гэдэг нь байсан юм болов. Нэг жүжигчинтэй олон драмад хамтран тоглоно гэдэг бол бас л жоохон цөөн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр бол дахин тоглож чадсан гэдэг маань баг энэ хоёрыг хамт харахгүй сонирн болчиход байгаа шүү дээ. Тийм. За ингээд 2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээнтэй бас холбоотой мэдээлэлээс нь хүргэе. За 2002 онд Солонгос хөл бөмбөгийн дэлхийн аварга болох үед Жаннарагийн алдар нэр бол оргилдоо хүрч ирсэн үе гэж төрүүлсэн шүү дээ. Тэгээд тухайн үеийн мэдээгээр хөл бөмбөгийн дэлхийн аваргын нэр хүндийг Жаннарагийн нэр хүнд давж гинэ гэж ярьж ирсэн юм байна. Тэгэхээр
Солонгос чи бүгд улаан өнгийн хувцас нөр өмсөөл хөл бөмбөг те багаа дэмжиж яхад чинь жаннараа тэр хөл бөмбөг гэдэг сэдвээсээ илүү их олны анхаарал татчихсан байна шүү дээ. Тэгээ жүжигчин мөсгөө тухайн үед тоглосон энэ реклам байдаг гинэ. Тэр реклам дээрээ Анжонхуан упа ганц гол оруулаач гэсэн сурталчилгаан хийд болсон. Энэ Анжонхуан гэдэг маань тухайн үед энэ хөл бөмбөгийн маш мундаг юм тамирчин байсан. Тэгэхээр энэ тамирчин дэмжиж те упа та нэг ганц гол оруулж ичээ гэсэн реклам байна. Рекламыг үзэхэд нэг тийм анхаарал татах зүйл гэх юм өөр ямар нэгэн дүрс бол байхгүй зөвхөн жаннараа дээр фокусад харуулад ингээд энэ реклам хийгдсэн. Тэгэхээр реклам ч гэсэн амжилттай болж чадсан ёстой хит болсон, тренд болсон юм билээ. Тэгээд жаннарагийн дэмжсэн Анжонхуан гэдэг энэ тамирчин маань 2 ч удаа гол оруулж исэн. Тэгээд үүнээс болоод жаннарагийн сурталчилгаан дээр тэр хүний одоо тэгээд тухайн тамирчны нэрийг жаннараа ингээд дурдах юм бол тэр тамирчин гол оруулах юм байна гэсэн нэг өсний одоо жинкс гэж хэлдэг шүү дээ. Хүн болгон яг тийм бодолтой болсон. Тэгээ ямар сайн дахиад хүү яаж жаннараагаар дараагийн тамирчны нэрийг хөлөвлөж ичээ тэгэх юм бол гол орох байхаа гэх мэтчлэн байдлаар тухайн үед ярьж исэн юм лээ. Бас л нөлөөтэй л шүү дээ. Тийм тэгэхээр тэр үеэр бол нэлээд айхтар нөлөөтэй байсан юм байлээ. За тэгээ солонгос залуусын тал хувийн жанраа дуртай гэж бас яригддаг байсан. Тэгээ тухайн үед бүгд нар солонгос улсын тий одоо эрчүүдийн тал хувийн жанраа дуртай гэх судалгаа хийгдчихсэн гинэ. Яг тэр судалгаанд бол бүх одоо солонгос эрчүүд бол оролцоогүй байх л та. Гэхдээ тодорхой хэмжээнд оролцоод тэгээ дийлэх нь бол бид нар жанраа дуртай хамгийн дуртай жүжигчин маань жанраа гэж нэрлэжсэн. Тэгээ энэ үед хамгийн өндөр өртгөөр бас уран бүтээл тоглодог жүжигчин дээр бас тодорж исэн гэсэн үг. Тухайн үеийн ханшаар бол нэг 10 сая воноор нэг ангид тоглодог байсан. Одоо бол хэдэн тэрбум яригддаг болчихсон шүү дээ. 100 үед 100 сая маяг үлгэн давчиж байгаа. Тэгэд тэр үедээ 10 сая вон гэдэг бол өндөр байсан. Яа тэгэхээр бусад жүжигчдийн хувьд нэг ангид 2 саяас 3 сая воноор тоглодог байсан юм байна. Гэтэл жанрагийн хувьд 10 сая воноор тоглодог. Яг жанраатай дүүцэх хэмжээний энэ төлбөр авч тоглодог байсан жүжигчин гэх юм бол бидэнд Зүрхэн Чингисийн намар драмагаар танигдсан жүжигчин Сун Сонгон байсан. Сун Сонгон жүжигчин маань бас тухайн үедээс ер нь л их алдартай. 2000 оны бол бас л мундаг төлөөл болсон жүжигч нэг шүү дээ. За тэгээд үлдсэн мэдээллийг нь би 2 хуваагаад маргааш та бүхэндээ хүргээ дахиад нэлээд олон мэдээлэл үлдчихлээ. За тийм. Зайн дүргийн нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Ханцаа амын найруулагчаар Бархуугийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Чиртаг брендийн байгалийн ижүүс Эрдэс тус Мухаммадтай Сален димэн Монголын хамгийн анхны бүрэн дижитал зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлгүүл аван сонсороо түр баяртай. Баярлалаа.